За ямар агентыг сонгодог вэ? Хүмүүс надаас маш ихээр асуудаг. Манай агентууд, хамт ажиллаж байгаа манай найз нөхд. Хүн ер нь яг ямар агентыг сонгох юм бэ? Яагаад сонгох ёстой юм бэ? Тэгэхээр өнөөдөр судалгаагээд үзэхэд энэ олон улсын компани гаргасан судалгаагаар хамгийн чухал нь эренбэлсэн ба. Энэ агентыг зөндөө агент байна шүү дээ. Яагаад би энэ агентыг сонгох ёстой? Тэгээд ингээд энэ харилцагч, үйлчлүүлэгчдээс санал асуулга аваад ингээд гаргаад ирэхэд номер 1-т нь ерөөсөө л итгэл даах чадвар гэж байгаа байхгүй. Нэг олон юм байхгүй. Итгэл даах чадвар. Яагаад вэ гэх юм бол тухайн үйл хөдлөх хөрөнгө, тухайн хүний буюу тэр өмчийн эзний хамгийн чухал зүйл байхгүй. Магадгүй амьдралын баталгаа. Тэрийг нэг агентд буюу реалтер төлөөлөгчд өгөөд өөрийнхөө өмнөөс төлөөлүүлж штэ. Бизнесийн хилцэд оруулж. Тэхийн тулд яах нь? Тэр агент тэр тухайн харилцагчийнхаа итгэлийг даах хэрэгтэй байхгүй. Ерөөсөө л ингийн. Яагаад гэх юм бол тухайн хүний өмч хөрөнгө рүү нэвтрэн, уулзуулна, үзнэ, өмнө дээр нь хилцэл хийн. Энэ аягүй чухал асуудал. Тэнгүүд агентууд ерөөсөө тэр тухайн харилцагч, тухайн агентд л итгэж байгаа байхгүй. Итгэл. Итгэлийн нөгөө өвдөж болохгүй шүү дээ. Хүний итгэл юм бизнесийн суур зарчим болоо итгэлцэл дээр л явдаг. Гэрээ хилцэл бол байдгүй байдаг. Тэгвэл итгэл ер нь тухайн харилцагч, үйлчлүүлэгч, агент ерөөсөө л харилцаа буюу итгэлцэл дээр л энэ бизнес явдаг л гэсэн үг. Тэгэхээр ямар агент нь итгэл даах үз байд юм бэ? Ямар агент нь илүү яахаараа бусдаас илүү итгэл даах чадамжтай гэж үнэлэгдээд байд юм бэ гэдгээр дахиад задлахад маш сонирхолтой. Шудраг гэж байгаа байхгүй. Ерөөсөн үнэнгээ хэлдэг буюу шудраг байдаг. Лоцрлоо гэж хэлдэг. Яг өнгөрсөн 7 хоногт би тим ажил хийлээ, тэдэн үнтэй уулзууллаа, ийм санал гаргалаа, инглээ. Зарим нэгэн тал дээр одоо өөрөө хүн юм чи алдаа гаргана. Хүн юм чинь мэдээж мартан сан зөндөөл юм болно. Тэр болгон дээр нь яг шударгаар одоо болсон бол болсон, болоогүй бол болоогүй гэдээ хэлж чаддаг хүнд л хүн хамгийн дуртай байна. Энэ бол угсаа энгийн бөгөөд хамгийн чухал ойлголт. Тэгэд харилцагч нар буюу манай үйлчлүүлэгч нар юу хайдаг вэ гэд ингээд хараад үзэхээр яг ийм шудраг агент хайдаг гэж байгаа юм. Итгэл дааж чадах. Тэгвэл би тэр хүний олох юм бол тэр хүнтэйгээ л харилцаал ингээл бүх үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор авах, зарах, түрээслэх, хөслөх хэрэгцээнд л даатах явждаг. Энэ бол угаасаа бизнесийн хамтрал гэсэн үг. Тэгэд итгэлийн гол шалтгаан нэх юм бол агент үйлчлүүлэгчээ ойлгох хэрэгтэй. Тэр хүн итгэжлээ шүү дээ. Итгэжхээр тэр агент тухайн харилцагчийн яг хэрэгцээг яг ойлгож буюу ойлгоод тэнд нь шаардлагатай юмыг одоо мэдээлэл тэ зөвлөгөөр ингэж хангаж явж байгаа юм. Тэгэхгүйгээр одоо юу гэдэг чинь тэ тухайн итгэл явуулаа гэхэд тухайн харилцагчийнхаа яг юу хүсэж байгааг ойлгохгүй бол урагш явахгүй. Яг төлбөрийн нөхцөл их юм бол яг ямар төлбөрийн нөхцөл авах юм. Магадгүй зарим үед бүр үйл хөдлөх хөрөнгийн мэрэгчлэлэнгүүд гэх юм бол нөгөө харилцагчийнхаа хилээгүй буюу бодоогүй гарлага гаргаж чаддаг. Гараагүй хэрэгцээг нь хэлж чаддаг учраас бусдаас илүү байдаг. Тэр хүний үгийг сонсдог. Үйл хөдлөх хөрөнгийн агент гэдэг үргэлж ингээл авах хүнтэй нь уулзаа, зарах хүнтэй нь уулзаал ингээл авах зарах хэлцэл дээр явдаг юм биш. Тухайн харилцагч буюу тухайн агент чинь зөвлөгөө өгдөг юм байна. Консалтинг гэдэг. Та энэ яг энэ үйл хөдлөлтийг одоо ингээд авчвал ийм байна. Өнгөрсөн онтой харьцуулахад үйл хөдлөх хөрөнгө чинь тэдэр өссөн байна. Одоогоор ингээд зах зээлтэй харахад үн жоохон буурах гэдэг шүү. Та энэ үйл хөдлөх хөрөнгийг ийшээ ингээд оруулах юм бол эн чинь ингээд цаашаа ашигтай юм байна гэдэг юм хэлж чаддаг. Үндсэн санаа нь л ерөөс энэ дээр орчиж байгаа. Тэгэд агент нь баталгаа өгч байгаа хэрэгтэй. Би үнэхээр одоо батлан дааж байна те таны үйл хөдлөлт дээр би яг ингэж ажиллаж чаднаа. Яг гэх юм бол итгэлцэл төрсөн учраас тэр хүн агент чинь харилцагчтай одоо ингээд амлалт өгч байгаа.
За би яг энэ дээр ингэнэ. Тэдэн үнд үзүүлнэ. Тэдэн үнд дуусна. Би ингэж маркетинг хийнэ. Ингэж энэ хоёр дээр л хоорондоо ингэж явна. Дээрэс нь байгууллагууд хөлөөлөх хөрөнгөний агент зөвхөн хувь хүнтэй хамтарч ажилладаг. Албан байгууллагуудтай бас хамтарч ажилладаг. Албан байгууллагатай хамтарч ажиллахад хүртэл ямар хуу хэрэгцээ байна гэдгийг тодорхойлно. Ерөөсөө энд ганц л тип байна. Ерөөсөө урд нь л алах. Ерөөсөө л урд нь алхаж л явна. Агент нь өөрөө. Үндсэндээ энэний гол санаа нь юу вэ гэх юм бол тухайн харилцагч, үйлчлүүлэгч, үйл хөдлөх хөрөнгийн агент мэрэгчлэнгээс асуулт асуун агент хариулна. Юусэн ингэ. Яагаад гэх юм бол яг юу хэрэгцээтэй байна, ямар гаргалгаа гарах уу гэдэг нь агент нь шийдэн буюу энэ харилцагчийнхаа нэг алхмаа урд заавал явах хэрэгтэй. Тэгэхгүй одоо урдаас нь яах уу гэж байж болохгүй байхгүй. Яах баха гэдэг шиг. Заавал түрүүнд нь ингэж явж ижил энэ бизнест илүү удаа явнаа гэсэн. За хоёрдугаарт за ямар ч ихтгэл даах уу бид нар ойлгочлоо те шудраг байх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт үйлчлүүлэгчд ямар агентыг сонгож ийн гэх юм бол зүгээр л туршлагатай агент дуртай. Туршлагатай буюу энэ үйл ажиллагааг хийгээ сурцсан, хөгжиж яваа, өөрийгөө хөгжүүлдэг бас нэг одоо юу гэдэг чинь нэг алдаа оноо те бүх юмд ингээд байж чаддаг. Туршлагатай агентыг л хүмүүс сонгодог. Зах зээлийн судалгаатай гэхээр одоо яах вэ? Тухайн агент болгон дээр өөр дөр нь дата өгсөн байдаг байхгүй. Авах хүсэлтэй те зарах хүсэлтэй энэ дата. Тийм учраас шинэ харилцагч орж ирээд ч юм уу те би энийг үйл хөдлөх хөрөнгө авмаар байна. Эсвэл зармаар байна. Яах вэ? Датан дээр ажиллаж байгаа байхгүй. Илүү хурдтай гэсэн санаа. Дээрэс нь нөгөө талын мэдлэгтэй. Одоо юу гэдэг чинь 21 оны те 12 сард ч юм уу те 20 оны 12 сар ч юм уу яг энэ үйл хөдлөх хөрөнгө тэдэн он тэдэн төгрөгөөр зарагдчихсэн юм байна. Зах зээлийн нөгөө мэдлэг туршлага чинь энэ дээр гарч ирж байгаа байхгүй. Татвар дээр ингэж очиж байгаа юм байна. Одоо болохоор энэ таны үйл хөдлөх хөрөнгө чинь зах зээл дээр өссөн биш шүү, буурсан биш шүү, одоо өсөх гээд биш шүү, эсвэл буурах гээд байна шүү гэдэг мэдээллүүдийг л өгч чаддаг. Дээрээс нь үйл хөдлөх хөрөнгө чинь солигдонтэй өөр юм руу очиход хүн юу хийдэг вэ гэх юм бол энэ орчин солигдож байгаа байхгүй. Тухайн хүн одоо үйл хөдлөх хөрөнгө одоо хүмүүс ярьдаг байраа сольж юм ч одоо үгүй юм чи орчингоо сольж байгаа байхгүй. Орчингоо солиход юу хэрэгтэй вэ? Тухайн орчингийн дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байхгүй. Энэ өөрөө тухайн агентийн нөгөө зах зээлийн туршлагатай гэдгийг л харуулж байгаа. Одоо юу гэдэг чи энд ингээд одоо те байр авлаа гэхэд энд нь тийм тэдэн метр, энд нь тийм байдаг, ийм юм байдаг. Зарим нэгэн одоо гадны мундаг том экспертүүд бүр одоо гимт хэргийн гаралтын хувийг хэлдэг гэж байгаа. Одоо юу гэдэг чи энэ ингээд хотгонд те энэ дүүрэх юм бол гимт хэрэг тэр дүүрхтэй харьцуулахад тэдэн хувир бага байдаг. Тийм учраас энд аюулгүй та байж болно ч. Энэ өөрөө туршлагатай агентийн буюу чадамжтай үнийг хийх ёстой зүйлүүд нэг. За энийг бол бид нар бол хангалттай ярьлаа гэж бодож байна. За тэнгууд одоо бид нарын дараагийн гол шин чанар юу юм бэ? Хүмүүс ямар агентыг сонгоод байт юм бэ гэхээр ерөөсөө сонсох ур чадвар. Сонсох ур чадвар гэхээр хүмүүс ингэж ойлгох. Ингээд юм ярихгүй хүний ярьсан мэйл сонсоод байна гэж үгүй. Сонсох ур чадвар гэх юм бол нэгт асуулт асуу. Гэхдээ зөв асуулт. Нэг юм гоё байдаг шүү дээ. Оновчтой гоё асуулт асуувал оновчтой маш сайн хариулт ирдэг. А чи асуухгүйгээр юу ч мэддэггүй. Тэгэхгүй одоо хүмүүс сонсно нэг юм гэдэгтэй. Ингээл өө сайн байна уу гэл ингээл ярихын сонсоод байдаг. Тэг чи харилцаа гэдэг чинь нөгөө өгөл давалт буюу зөв оновчтой юм асууж иж хүнд илүү явдаг. Агентууд дээр ус ингээл сонсоол ингээл сураал ингээл ийм агентууд ямар байдаг вэ гэх юм бол энэ хүний яг юу хүсэж байгааг нь аюул сайн ойлгодог байхгүй. Үйл хөдлөх хөрөнгөхийн агент гэхээр зөвхөн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой юм ингээл асуугаал яриад байна гэсэн юм байхгүй. Чи нөгөө тухайн үйл хөдлөх хөрөнгө чинь хүний нөгөө харилцагч бүхэл нөгөө нэг юм амьдралтай шууд гэрт нь ороо сууж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүнтэй холбоотой бүх асуудлууд нь орж ийн гэсэн үг байхгүй.
Нэг талдаа энэ маш чухал, нэг талдаа танаас хүссэн үсээгүй танд нууц хадгалах хэрэгтэй. Хүний гэрт нэвтэрч байгаа учраас. Тийм учраас бид нэр гол асуулга нь гэх юм бол сонсох ур чадвараа маш сайн хөгжүүл, хүний юу хүсэж байгааг нь ойлгох хэрэгтэй. Сонсох ур чадвар гэдэг нь номер 1 зүйл нь ерөөсөө л оновчтой л асуулт байсан. Тэгжиж нөгөө хүнийхээ хэрэгцээг нь мэдчихээн. Тэгжиж нөгөө хүнийхээ одоо яг ямар хүсэл шаардлага байж нэгдгийг бид нэр өөрөө тодорхойлж байгаа байхгүй. Энгийнээр хэлэх. Сонсох ур чадвар дээр бид нэр ингээд хүмүүстээр яхад зарим нэгэн талаар бол ерөөсөө одоо нэг хангалттай асууж чаддаг. Уул нь энэний гол нууц нь юу гэх юм бол сайн агент үйлчлүүлэгчдээс ингээд маш сайн асуулт асуугаад тахаар нөгөө нэг юм одоо харилцаа хяналтандаа авч чаддаг байхгүй. Бол харилцагч үйлчлүүлэгч байлаа гэхэд сайн асуугаад ингээд ойлгоцсон юм чинь бүх юмыг өөдгөл ингэчи тэгчигээ гаргалгаа гаргах. Цаашаа нөгөө нэг хүнийхээ хүслийг ойлгох. Дараагийн нөгөө нэг шат руу их гарц болж байгаа байхгүй. Агент гэдэг чинь болохоор харилцаа данд ахалж явж байгаа байхгүй. За ингээ тгий энэ дээр ийм санал нэрлээ. Би тэгэхээр ингээ хэлчлээ. Тийм учраас та ийм нөхцөл байвал танд болох юм биш үү? Яагаад гэх юм бол зах зээл нь ийм байж юм уу? Сайн харилцаа үүсгэсэн, сайн харилцагчаа одоо асуулт асуугаад хүнтэйгээ харилцсан байх юм бол тэр таны одоо юу гэдэг чинь насны харилцагч багхгүй. Энэ ерөөсөө л хамгийн чухал зүйл. Тийм учраас тогтмол асуултууд асууж авах хэрэгтэй. Асуулт асууна гэдэг чинь өөрөө юм хийсэн хүн асуудаг шүү дээ. Нэг талын санаа. За дараа нь ихэд бол те холбогдоход амархан байх хэрэгтэй. Одоо бол одоо ингээд сошиалын зүүн болж байна те. Бүх юм ингээд энэ аппликейшн ингээд ахад бүх ингээд талбар дээр бид нэр байж байгаа хэрэгтэй байхгүй агентууд. А дээрэс нь бүгд нэг нэртэй. Төөрөгдүүлсэн биш. Та үйл хөдлөх хөрөнгийн агентийн бизнес эрхэлж байгаа бол таныг ямар ч аппликейшн дээр хайхад нэг нэрээрээ болж өгвөл одоо хайлтын систем ихт хамгийн амархан та байж байгаа хэрэгтэй. Үйл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ гарахад л та ярих хэрэгтэй байхгүй. Тань руу ярих хэмжээнд хүртэл тэр одоо харагдчих те маш амархан. Тэгэхгүйгээр одоо бид нар юу гэдэг чинь одоо нэг юм тохиолдол байна л да. Ингээ манай үйл хөдлөх хөрөнгийн агент ингээд инстаграмтай би ингээд тэр одоо манай агент энд цуцсан би энд цуцсан. Би инстаграмыг дагах гэдэг байгаа байхгүй юу? Дагах гэдэгт би болохгүй байхгүй. Бүр ингээд өөрөө хараад бичээд бүр ямар сонио юм. Тэгсэн чинь монголоор ингээд овгийнхаа ихний үгсгийг бичээд цэг тавиад 2 спейс дараад тэнгуүтэ англиар ингээд бичсэн бүр ингээд хажууд нь суучих юм болохгүй. Тэгэхээр чи өөрөө тэгээ би энэ дээрээс энийгээ ингээд засаад ингээд яатсан гэсэн чи одоо намайг хайна хүмүүс илүү дагж байна шүү дээ. Тэгэхээр энэ энгийн зүгээр холбогдоход л амархан. Дээрээс нь холбогдоход амархан дээр ийм тип ба. Магадгүй таны одоо маркетинг гэж болно шүү дээ. Яг байх юм бол та үйл хөдлөх хөрөнгө хэрэгц цагаар над руу залах юм уу мессеж бичихэд би тань руу 10 минутын дараа эргээ залгана ч. Үйл хөдлөх хөрөнгөний бизнес зүгээр агентийн бизнес буюу энэ харилцааны бизнес аахгүй. Та хүнтэй гоё холбогдож чаддаг. Тэр хүнд ямар нэг хэрэгцээ гарахад та тэнд нь байж чаддаг. Хангалттай тэр эргүүлээд фидбек өгдөг байх юм бол болоо. За дараа нь ямар хөө ингээд хүмүүс энэ үйл хөдлөх хөрөнгөний агент илүү дуртай байна гэх юм бол үргэлж нөгөө нэг юм зөвлөгөө өгч чаддаг. Энэ л хамгийн чухал. Үйл хөдлөх хөрөнгөний холбоотойгоор мэдээлэл. Үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор одоо мэдээллийг байн өгдөг, репортыг байн өгдөг, листэн дээр ингээ гарч ирж байгаа одоо харилцагчийн мэдээллүүдийг одоо тэ харилцагч болгоноос асуулт асуугаад тэ энэ үйл хөдлөх хөрөнгө чинь ингээ үн жоохон юм байна. Энэ дээр нэг юм сур хийчмээр байна. Тэгэх юм бол үн ингэж өсөх юм байна гэдэг. Ерөнхийдөө зөвлөгөөг л тасралтгүй өгөх ёстой. Тэгэхгүйгээр ингээ бид нэг ингээ зөвхөн ингээ зүгээр байгаад байна гэж одоо байхгүй байхгүй. Заавал нэг өөртөө ялгарлал хийх хэрэгтэй. Дээрээс нь үйл хөдлөх хөрөнгөний агент болгон зөвлөгөө өгнө гэдэг чинь танд төлөлгөө хэрэгтэй. Дээрээс нь өөрийгөө нэг хөгжүүлэх маш олон одоо тухайн үйл хөдлөх хөрөнгө төр хийх нь шинэ санаануудыг танилцуулж байгаа хэрэгтэй. Тухайн үйл хөдлөх хөрөнгийнхаа листний эзэнтэй таны талаар хамтарч ажиллаж байгаа байхгүй. Тэхийн тулд танд зөвлөгөө хэрэгтэй, идэвхжүүлэлт хэрэгтэй, төлөлгөө хэрэгтэй гэсэн үндсэн санаа. За тэгээ мэдээж
харилцагчдын бол хамгийн сүүлд ерөнхийдөө хамгийн шаарддаг зүйл юм бол таны мэрэгжлийн байх шаардна. Энэ бол үйлдвэрлэл хөрөнгийн агентын үндсэн буюу та мэрэгчлэлтэн байх хэрэгтэй. Мэрэгжлийн байна гэдэг чинь үйлдвэрлэл хөрөнгийн бүх ингээ ойлголтоо мэддэг, төрөл ангиллуулаа мэддэг, өөрийгөө сурч хөгжүүлсэн нэг юм мэрэгчлэлтэн гэдэг юм байдаг шүү дээ. Цаанаасаа те үйлдвэрлэл хөрөнгө дээр ийм байна. Одоо зах зээл нь ингэх юм байна. Тийм учраас бид нэр ийм тоглолт хийх ёстой юм байна гэдэг мэдээллүүдийг өгдөг. Ер нь бол мэрэгчлэлтэн гэхээр одоо зүгээр энгийнээр хэлэхэд бол зүгээр мэрэгсэн үнийг хэлнэ шүү дээ. Гэтэл мэрэгсэн үнийг ямар хуу шат дамжлага байдгүй гэх юм бол энэ хүн маш шаргуул ажилтдаг юм болж байгаа. Тасралтгүй. Мэдээлэлүүд өгдөг, бүх юмсаа гол хийж чаддаг. Тийм учраас та ямар хуу агент болох вэ гэдэг чинь танаас өөрөөс нь шалтгаална. Тэгээд хамгийн чухал зүйл нь юу вэ гэх юм бол ямар хүмүүс сонгоод байх юм бол хичээл зүтгэлтэй хүнийг сонгоод ажиллаж чаддаг. Хэлсэн бол хэлсэндээ хүрч чаддаг. Тэр хэлсэн одоо тэр энэ саяны хэлсийнхээ ардаас нь явдаг, зүтгэдэг, ард нь гарч чаддаг буюу эхлүүлсэн ажлаа финиш хийж чаддаг хүмүүст л одоо агентуудыг л хүмүүс сонгох юм байна. За баярлалаа.